Зөв өнөөдрийн хичээл бол IELTS in. Академик үгсийн сангийн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт сэдвийг хамгийн өндөр түвшинд хэрхэн ашиглах тухай юм. Энэ хичээлээр та бүхэн IELTS in шалгалтын lexical resource шалгуурыг бүрэн хангаж band 7.5 болно. Түүнээс дээш оноо авахд шаардлагатай мэргэжлийн үгс хэллэгүүдийг сурах болно. Эхний слайд дээр бид байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт сэдвийн 3 чухал академик үгийг судална. Эхний үг бол biodiversity. Энэ нь биологийн олон янз байдал гэсэн утгатай бөгөөд экосистемийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Дараагийн үг бол carbon footprint. Энэ нь хувь хүн болон байгууллагын нүүрс төрөгчийн давхар эслийн ялгаруулалтыг илэрхийлдэг. Сүүлийн үг бол sustainable development. Энэ нь эдийн засгийн өсөлтийг байгаль орчны хамгаалалттай тэнцвэржүүлдэг хөгжлийн загварыг хэлнэ. Эдгээр үгсийг зөв ашиглах нь таны lexical resource оноог нэмэгдүүлнэ. Одоо бид уур амьсгалын өөрчлөлтийн 2 чухал ойлголтыг авч үзье. Энэ бол climate change mitigation болон adaptation юм. Mitigation гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийн шалтгааныг бууруулах буюу хүлэмжийнхэн ялгарлыг багасгахыг хэлнэ. Харин adaptation уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт дасан зохицох арга хэмжээ юм. Эдгээрийн ялгааг тодорхой гаргаж ярих нь таны академик мэдлэгийг харуулж өндөр оноо авахд тусална. Байгаль орчны асуудлыг ярихдаа идэвхгүй хэвийг буюу passive voice I хэрэглэх нь таны grammatical range and accuracies оноог нэмэгдүүлнэ. Үйлдэл дээр анхаарал хандуулж үйлдэлийг хэн хийсэн нь чухал биш эсвэл тодорхойгүй үед энэ дүрмийг ашиглана. Жишээлбэл greenhouse gases are primarily emitted by industrial activities. Буюу хүлэмжийнхийг голчлон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас ялгаруулдаг гэх мэтээр хэлж болно. Энэ нь таны яриаг илүү албан ёсны бодтой болгоно. Одоо бид экологийн асуудлыг хэрхэн илүү академик байдлаар илэрхийлэх тухай харьцуулт хийцгээе. Эхний жишээ бол дундаж түвшний буюу band 6.1 тэг хариулт. The weather is changing a lot. It's bad for animals. Харин өндөр түвшний буюу band 8.1 тэг хариултна. Climate change presents an existential threat to numerous species, necessitating urgent conservation efforts. Хоёр дахь өгүүлбэр нь climate change. Зэрэг академик үгсийг ашиглаж асуудлын гүн болон яаралтай байдлыг тодорхой илэрхийлж байна. Энэ нь таны lexical resource болон grammatical range IEG хэлтгэн. Одоо бид байгаль орчны асуудлаарх богино хэмжээний яриаг сонсъё. Энэ нь танд академик үгсийг хэрхэн амьдрал дээр ашиглахыг харуулна. Ариун I'm genuinely concerned about the escalating rates of deforestation in the Amazon. But indeed, it directly contributes to habitat destruction and exacerbates global warming. Ариун What practical solutions do you think could be implemented to curb this trend? But perhaps stricter regulations on logging, coupled with incentives for sustainable land management and reforestation initiatives. Энэ ярианаас та нар deforestation, habitat destruction, exacerbates global warming, sustainable land management зэрэг үг хэлхүүдийг хэрхэн ашигласныг анзаараарай. Одоо бидний үтсэн хичээлээс ойлголтоо шалгах богино дасгал хийцгээе. Асуулт. Which term refers to reducing the causes of climate change, such as greenhouse gas emissions? Та дөрвөн сонголтоос зөвийг нь сонгоно уу? Adaptation, mitigation, reforestation, эсвэл biodiversity. Зөв хариулт бол mitigation юм. Mitigation уур амьсгалын өөрчлөлтийн шалтгааныг бууруулах үйл ажиллагааг хэлдэг гэдгийг санаарай. Энэ хичээлээр та бүхэн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт сэдвийн академик үгсийн санг сайжруулж IELTS sign өндөр оноо авахд шаардлагатай мэдлийг олж авлаа гэдэгт итгэж байна. Дараагийн хичээлээр уулзцгаая.
Баяртай.